байхдаа аз жаргалаар дүүрэн бүтэн сарны гэрэлд бид хамтдаа ирээдүйн тухай далайн ирэг дээр олтолон суухдаа шамаага дэвэрчүнсмээр салхих тэнгисийн мандалд хөвөх даруулт хөлгөөр дурлал минь чамтай шингэх нарыг хамтаа хармаар мянган жил хонгор минь чамтай шиврэх бороод норон зацмаар дурлал минь чамтай өдөр бүр хамтдаа бодлын тэртээ хязгаар хүртэл хонгор минь чамтай өдөр бүр хамтдаа өндөр улсын оргил хүртэл хонгор минь би чамтай хамт байхдаа аз жаргалаар дүүрээ намун хөгжмийн аян бид хамтдаа гарыг чинь надхаа гэрэлт хотын гудмаар чамтайгаа ярилцсан алхах дуртай тэнгис талай шиг хязгааргүй чамдаа хайртай дурлал минь чамтай шингэх нарыг хамтаа хармаар мянган жил хонгор минь чамтай шиврэх бороод норон зацмаар дурлал минь чамтай өдөр бүр хамтдаа бодлын тэртээ хязгаар хүртэл хонгор минь чамтай өдөр бүр хамтдаа өндөр улсын оргил хүртэл дурлал минь чамтай шингэх нарыг хамтаа хармаар мянган жил хонгор минь чамтай шиврэх бороод норон зацмаар дурлал минь чамтай өдөр бүр хамтдаа бодлын тэртээ хязгаар хүртэл хонгор минь чамтай өдөр бүр хамтдаа өндөр улсын оргил хүртэл Бүгд юусоо босгоо байсан бэ? Миний чи яг ингэж тасархаа байна. миний чи нэг газар өтө ганцхан бие авчаад тэрийг бариад гой бүжиглээ дуусчихгүй гэл нэг юм ядаргаатай газар байсан. Яг тайлж ирчихсэн. Дуусны ажил гарсан. Яг тэр шиг харагдсан. хамгийн анхны ажилтан багхгүй юу гэдэг. Нэг зураг авах гэж байсан. Шилдэг ажилтан болсон. Тагтаагаа сайн харсан чинь нөгөө солонгосын нэг лаг од байгаа штэ. Мад өнчөл. Яг мад өнчөл шиг харагдаад штэ. Мад онцлоогоо. Ер нь таавал нэг юм баг юм зодоо модонтой бас лаг кинонд ер нь тоглолт шиг биш үү? Энэ юу юм бэ? Яагаад? Хитрхи яг тий. Одоо харин нөгөө солонгосын нийт 6 сарын 27-нд болно. Тэр хүртлээр бас нэг ядаж нэг үсэг мүсэг шийжлээд нэг тоомоо шийжлээд тийм сургалтын сууд юм санаатай байр. Тэр маань юу болох вэ? Солонгос хэл бол яаж сурсан бэ? Солонгос хэлээд яг хөө зүгээр нөгөө кино үзээд бас чих бас жоох онгооштой. 3 сарын хэлний курст явсан. 3 сарын хэлний курс 17-нд очиж сайхан барилга дээр Яг сургалтын хугацаагаа тоглосон. визэр явуулсан. Тэгж нэг жоохон чих онгох маягтай болсон. Маа тагтаач сонноос өвөр Монголд тест амар олж шин. Өвөр Монголд тагтааг очингууд мөрстэй. Үнэхээр кино. Тийм айгуу сонио нийслэл хүүхэн гэдэг киног одоо чи өвөр монголчууд айгуу үздэг юм байна гинэ. Тэгээд тэрүүгээр тэр бунтан бол харга байна. За манай штэ TikTok дээр ороод нэг гой мах идэл, бууз идэл. Тэгэл тэр бууз нь гүүгэл. Тэр таны цалин чи ерөөсөө идэх юмтай хаа. юанаар ороод юм штэ. Юанаар. Тэр бол өстой амар юм байна штэ. тийш нэг яруу ороход идэх юм болчих. Энэ авраа. Гэхдээ ер нь одоо ингээд харвас нэг тийм их иддэг байрын нэг надрах уу нөхөр шиг байна. Гүйс тагаа вирус нэг хитгүй шүү дээ. Нэг хитгүй шүү дээ. Хоёрны хотод хിവэрээ. Нэг хитгүй шүү дээ. Энэ нэвтрүүлэг хоолгүй мүү?
Тэгээд энэ жижигээг хараач. Яга жижигэ маань юм тарахгүй. Чи яагаад юм? Жижигээс бас занаг иддэг шүү дээ. Санаа боломжийг хахаар нэг тэнд шааныг шордог мордог хийгээ сосод тэр мөрийг хайцсан. Одоо ирэх гэдэг. Нөгөө хүн тааруулж хайцсан гэдэг шиг болоод иргүү. Одоо эх 7 хоногоос манайхан нөгөө дээшигээ гарлаа. Тий нэг юм Тэгэхээр гоё нөгөө хоолноо яана. За. Гаргана. Буруу 7 хоногт авсан байж тээ. Ирэх зунаас бас нэг ор юм идүү. Тэгээ сосискны орн одоо манай самигэлийг сайхан гоё шингэнээр нь Шингэд алах гэдэг. тий шингэн талах гэж байна. Нэр хоёулаа нөгөө нэг гоё юм рекламдах юм байна штэ. За мөн манай нэвтрүүлгийн спонсор Mitsuya Cider гэдэг өстой тасархай гоё ундаа байгаа. Энэ нөгөө energy drink штэ. Нөгөө уухад энэ зарим энерги ундаа уухаар ч нэг зөөх өдөр дэлсдэг штэ. Тэгэхгүй. Яг гоё юм гоё органик. За тагтаад үгүй даа. За баярлалаа. Тэгээ анхны цагааг бас манай Асакигийн кальпи содогоор ер нь бол нөгөө манайхан чинь тий урт наслахын тулд та дэлхийн бүр дахиад улсын орнуудад өөрсдөө хамгаалахын тулд аль болох эрүүл зүйлийг байнга хэрэгжилж байгаагаа гэж хэлхийг хүсэж байна. За тэгээд хамгийн гол нь өнөөдөр үзэгчид бас бодож магадгүй л дээ. Ер нь бүгдээрээ яг суйсаас гарч ирсэн жүжигчид юм болов эсвэл өөрөөр сургуулах юм болов. Яагаад заавал жүжигчин гэдэг мэрэгчлээ? Магадгүй нэг жижигүрний асуулт юм шиг боловч эргээгээ та идэ одоо ингээд амьдралын чинь салшгүй хамгийн чухал сонголт болсон одоо юм гоё сайхан байх. Тийм ээ. Тэгэхээр жүжигчний мэрэгчлийг яагаад сонгосон бэ? Хэрхэн ер нь гэр бүлийнхэн чинь одоо эсэргүүцэж ийсэн. Зарим ч бас тий хаалга цөмлөд гарч илаа гэсэн түүхүүд бол их л үд юм л шүү дээ. Манай жижигэгийн хувьд Би ч одоо яг Монгол улсын их сургуулийг Моисыг хуулийн ангиар төгсөн аавлаа. За. Юу вэ? Сойс би ч одоо сойс сууртай куц төгсгөлтэй гэж явдсан шүү дээ. Сойс данх эсэж ороод тэгээд дундаас нь одоо шилжээд кино урлагийн дээд сургуульд очиж төгсөж исэн. Тэгээд яг анхнаасаа л ер нь 8 дугаар ангиас ахуулаад яг урлагийн хүн болно гэж бараг шийдэл. Ээж аавч дэмжсэн. Тэгээд тэр хичээрээ ерөөсөө жүжигчин болно гэдэг. Тэр үед яг одоо энэ ашуурлагын продакшнд ер нь аягүй хүчээ авч ирсэн яг үе нөхгүй. Одоо шинэ үе X дүүц маск бас яг дөнгөж анх гарч ирсэн. Яг ийм яг үед өс учраас бидний яг тэр үзэж харж байгаа үе тэр маш гоё ус учраас ерөөсөө тэндээс бүх одоо үлгэр дуурайл аваад. За би ерөөсөө жүжигчин болно. Ерөөсөө л гээ шийдэл. Тэгээд манай аав ээж хоёр намайг маш сайн дэмждэг хүмүүс байсан. Аваачаал соёл урлагийн сургуульд конкурстуулаад ардан дэмжээл байсаргаа тэр хичээрээ ерөөсөө шууд жүжигчин болсон шүү дээ. Дунд нь бол яг уу яг шантарч исэн үе бол байгаа. Ер нь бол яах жүжигчний мэрэгжил сонгоч боо би ер нь баг дэмий байсан юм шүү гэж ер нь бодож исэн үе бол байгаа. Тэгээд одоо бол бодоход зөв сонголт хийжээ би. сонголтын мэрэгэн байжээ. Зөв Баясагийн байжээ. манай хувьд. Би ч угаасаа багасаа Монголын хүүхдийн орны драмын дугуйд явдаг гэсэн юм аа. Багасаа дод болсон гэсэн нэ. Энэ град үжээ юу болсон гэсэн юм. Нэг ангийнхан мангийнхан тоглолцсон тий. Тэгэл 25 дугаар сувглээд миний өшөөдөө фонд хэрвээ байдаг бол 25 дугаар сувглээд аагаас яг нэвтрүүлэг үлээ. Бэдэм. Нэг ямар өх номон билүү? Ном хөтэлдэг үлээ. Тийм дараа нь чинх чимгээд маа нэвтрүүл Аагаас үлээ. Тийм нэг нэвтрүүлэг байсан. Миний бүр 10 жилийн 4 5 дугаар ангид байхдаа тэр нэвтрүүлэгт орж исэн юм биш тэгвэл одоо 25 ихэд байгаа. Тэгээ багасаа л миний ингээм амьдрал. ерөөсөө багасаа архив дүртэл үрээ мөнхөлцөн үнд сууж байгаа юм шүү дээ. Байгаа тий. Тэгээд ээж аваач угаасаа ингээд хүүхдийн орны драманд дуглаа сургуулийнхаа бүхий л өмнөд явдаг байсан. Тэгээд нэг дунд нэг 8 дугаар ангиа төгсөхдөө ер нь хэмч болчт юм уу гэж нэг хэсэг бодож жагаад за угаасаа болиё дөө гэд. Тэгээд соёл урлагийн сургууль шалгалдаг бол тэгээд яасаа. Тэгээд хамгийн гол нь инээдмийн төрлийн жанрын жүжигчин болохыг манай сугар өгш Монгол сургуулийн үзтгэлтэн одоо энэ жүжигчин бол төр даахын аав буюу манай сугар өгш манай ангийн багш байсан бохоггүй юу. Тэгээд намайг яг ингээд нөгөө багшчин хүнийг ингээд суурин тавих хэрэгтэй дээрээс нь чиглүүлэх үүрэгтэй л дээ. Одоо сургуулаа төгсөөд минийхөө юугаар явуул чамд илүү зөхгүй гэд. Тэгээ багш надаа 3 дугаар курсээс авахгуулаад яг ингээд отрыг одоо ингээд жүжигэн дээр ажиллах дандаа юм жоохон юмартай инээдмийн дөрүүдийг ингээд ажилуулад за чи сургуулаа төгсөөд театрлаа орно гэж солиорлгүйгээр зүгээр юм гоё энтертайнментэй хошуурлаг энэ талаа жоохон хөгжүүлээрэ мэдээ хэлж. Тэг минийхөө хэлж. Тэгэл би угаасаа сургуулаа төгсөөд театрч гэж бодоагүй шууд оюутан багтаас нөгөө шинэ юм би чардан бүжгэлдэг байж байгаад сургуулаа төгсөнгүүтэл X төстөр очиод би энэ чиглэлээр ингээд явж болох уу. Окей. Тэгэл ер нь их гоё дардан байсан гэх юм уу та. Вау. Гэхдээ баясаар ингээ эмч байсан, эмч болцсон байсан бол гэж төсөөлөөр бас сони энтэй одоо шүдний хэрэг эмч байсан бол дээр нь хашаа нүрээрөө үзчихээ. Их л инээдтэй юм. Баясагийн маань тэр бархуутай хамт тоглодог тэр нэг
нэг их нэртэй базуулсан нэг хоёр байдаг штэ тий. Нөгөө хин хоёр ордог штэ. Онон аглуу хоёр тий. Тэр бол нэрээ бас гайхамшигтай тоглосон шүү. Чи юунд ингэтлээ хөдлөд байгаа юм? Үгүй харин найзтайгаа олон жил уулзаг болохоор ингээд одоо уулзах жаглаар сандраа зүр. Чи ер надтай анх болцож байхдаа ингэж сэтгэлж хөдөлж ирсэн юм уу? Хөдөлгөө яа гэм бэ ханаа хөдөлж зөндөө хөдөлж байсан шүү дээ. Яста сандаггүй. Сүүс оюутан багта би сансар бэнэрийн төслөнгийн пав. Тий. Тэгээ над дээр ич дадлага хийгээд ангийнхаа чукад хоёр тий. Тий ганцлан битээ. Ганцлоо энэ хоёр хоёлаа. Синигийн тэгшээ. Тэгшээ. Бид Бид гурав чинь надад нэг багшилж ирсэн. Тослонгийн багш. Би Өө яа. бэнэрийн багш. Би чинь пав. Тэгээ нөгөө кино драмаараа ментэр гээд ингээд ярих юм бол надад их сонь дүүхүүд байдгийг. Урлагийн ойцтолд нагнаад орцгоо нэг социализмын үед биш дөнгөж зах зээл гарсны дараа нэг 90-ад оны үед надтай таараад энэ хүүхдүүдээр хэлмэгдэжсэн гэж ярьдаг байхгүй. За тэр хэлмэгдэн ихлээр яад юм бол гэдгсэн чинь 82 онд дүү 81 онд гарын таваар кино гардаг. Тэнд чинь би тоглодог байхгүй юу? Тийм үү? Тий. Тэгээ одоо би ярих гэдэг. Тэгээд нөгөө чинь нэг өвлжөнгөө нэг хаваржингаа нэг бахан зураг мураг авч ирсэн. 100 заас ингээд яваад амарчаад төрөөд ирээрээ гэдгийгсэн чинь манай хамгийн том ах. Хөөс нөгөө болдогийн тогтоодсон кино чинь дарханд гарцсан явж штэ. Өөр хүүхд мөх тоглолцсон явж ийн гэдэхгүй юу. Тэг яагаад ингэж байгаа юм болоо гэдсэн чинь нагнаад орж байгаа чинь анх найруулад тэгээд одоо аавд нь болохоор классрум багш биш. Нөгөө хэний би ч юм тартиг аав биш. 60 биш биш. Би ч юм тартиг үрлигийн аав нь. Тий. Тэгээд юуны дарга болж байгаа. тийм нөгөө номингийн оронд болохоор одоо тайнагийн долгор сүр. Тийм тэгээ одоо яг миний дээдлийн ах махад энэ төр чи одоо энэ хин магсарж байгаа ах хүн бат шиг юм шиг энэ тэгээд бид нэр тоглоод энэгээр нэг бахан зураг мураг авд мавж байгаа л яваадсэн юм. Тэр үчи кино их жил гарan гэл юм болдог гэсэн чинь. Тэгээд яага болчихсон болоо гэж бодсон чинь сүүлд нь нагнаад орж байгаа тэгдэг байхгүй. Энэ хүүхдүүдээр хэлмэгцсэн гэдэг. Яага хэлмэгцсэн гэдэг тэгэхээр энэ киног хийж байгаа хүн нагнаад орж. За энэ хүн намын гişүн мөн үү биш гэхтэн тэгээд сольгээд балжины нямгаа хоёроор хийлгээд. Тэгээ нямгаагаа чи хүүхдээ тоглоод Батамгалыг тоглуулаад ингээд бүх юмнуудаа өөрчлөөд ингээд явчихгүй. Тэгэхэд кино хийж ягаад болиулж исэн гэхэлэр амар угаач. Тэгээд Намын өгшмаа. тэгээд 85 онд намайг Байлдааны даалгавар гэдэг кинонд нөгөө шанагддаг хүү ш. Төс тэр кинонд ямар ч пробгүйгээр шууд авна гэд нэгсэнтэй өртөө биш те. Тэгээд чамаа тогдуул нөгөө би ч бас нэг бондгордоо хөхтөөс юм чи тогдуулна гэд наваад тэгж яхад нь би одоо болноо. Би фенер байгуулахыг 60 жилд орно. Та нар намайг одоо холигтаад ингээ яас нэг хүүхд гомддог штэ гомддог. Тэгээ бас тоглоогүй байхгүй юу. Тэгээ ингээд хоёр кино тоглох хэрэгтэй байсан нөхөр чинь 1984 85 онд Монгол телевизийн жигмэд тогмод гэдэг нэвтрүүлгийг би хөтэлдэг байсан. Тэгээ тэр чинь цалинтай 126 төгрөг чөлөө сард бас тэгэд мөнгө авдаг. Тэгээд байжгаад 90 ондгүй би ер нь кино тоглохсон үнэн хувь тавилангүй. 91 Хайдад хандаад хэлээд 91 онд юу ягаад акшн кинонд гараад За. акшн кино гараад тэгэхэд цэцгээ найруулж тэгжсэн байхгүй юу? Чамд зориулж хийсэн кино ингээ дуулдаг хүүхдийн тухай кино байхгүй юм байхгүй юу? Тэгж яхад нь би юу кино мэн би ч одоо нөгөө соён памфлет өнгөж орцсон. Тэгээд Эрдэнэ засгийн хөтөр чинь аван байгаад маагалгаа жинхэнэ тэгээ хятадыг бүтэн тойрно гээд тэгээ хятадаар тойрд морд тоглож байгаа өрөөдсөн кинонд гарцсан. Тэгээ манай хаашка миний найз тоглоод гол дүрдэн тоглоод тэгээд миний найз тоглоод тэгэнгүүтээ би хүрээд ирсэн чинь яаж зүгээр авахд нэг туслах дүр тоглох гэсэн чинь амар дүр тогсоод ir чинь яаж яагаад нэг одоо энэ улсын хурлын гишүүн жаргалмаагийн мөмөг бозаал тэрүүг бөөнд юм болоод тэгээ анх удаа Үрдээрээ сонсгосон базаад байж тэр чинь анх удаа бараг 90-аад кино тоглож байгаа шүү дээ. Ер нь бол тий бараг тэгээд тэгээ байсан чинь манай ээж кино үзсэн гэсэн. Ээж миний өвгчтэй тоглосон кино үзнэ гэдэг. Найз нарыгаа дагуулад арт кино театрт очиод байсан чинь өнөөг нь байхгүй яаш та. За дараачихаа хөтөлбөрт орё гээл тэрийг өс. Тэгээ байсан чинь нөгөө найз нар тэгсэж зүгээр чи кино л юм чинь зүгээр. Багийн юм. Тэгээ акчтэй. Хэдэн бороо авсан байх тэгээд ер нь та нэг алдсан уу яасан? Тэр чинь тэгээд одоо дүүбл нь олон байгаасаа л гэж бодсон. Тэгээ манай Батуулд бол ерөөсөө тэгээд угаасаа яг нэг тийм кинонд тоглох юм тийм хувь тавилангүй байсан. Түүнээс бол ерөнхийдөө 3
Кинон тоглохоор байсан нөхөр бол таарад байгаа юм. Тэгээд та ер нь багасаа л од байсан шүү дээ. Ер нь бол өмнө говийн өглөөний наран энэ гэдэг. Сүүст орно гэдэг. Сүүст орно кино драма ангид орох гэж. Сүүст кино драма ангид орохгүй. Тэгээд шалгалт өгөхгүй л очсон. Тэр үед би найрамдлагаас багш байсан байхгүй. Найрамдлагаас багш байж байгаа. Тэгээ одоо манай энэ Бямцогт байна шүү дээ. Тийм. Бямцогт чинь миний ах за хоёулаа гоё юм бэлтнэ гээл. Тэгээд нэг юм этюд бэлддэг байхгүй. Нөгөө этюд нь болохоор юм холгоно гэдэг этюд. Тэгээд амар нүдэрээ тоглодог. Ерөөсөө л ингээд тэнд тулгын маань ингээд хайж магаал ингээд чиний нүд бол өстой гоё нүд чийстэй нүдэрээ хоёулаа баахан бэлдэж байгаад тэгээ эхний шатандаа ороо хоёр дахь өдөр этюдийн шалгалтанд орохын өмнө найрамдал дээр жаргуунгуудаа нүдээ тийчихгүй даа. Тэгээ аваачаад нөгөө чинь ийм хар нүдний шилдэг үтсэн. Яаж нүдээ тийчихгүй ч нүдэрээ тоглох ямар ч аргагүй болж байгаа. За минийгөө этюдээ хэрэггүй согрон болоо шаа. Тэгсэн шалгалт орж ирсэн багшаас хинч үлээ. Нэг огс дэгдсэн. Аль чинь нүдний шилээ авдаг гэсэн. Энэ бас дураагүй ингэдэг байхгүй гар. Тэгээд ямар ч найр авахгүй жүжигчин болох ямар ч тэг үнцэх байгаагүй. За ер нь дүүнертэй нэг юм хэлээд байна шүү. Одоо дараагийн кинон дээрээ тий Ахан байгаа шүү. байгаа шүү гэж. Түүнээс нэрээ нэлээд хэдэн кино минут байвал байхаар л байсан юм шиг. За ахын бол масав савксав гэдэг ахын бол орно. Дараагийн баха нүдээр тоглосон тийм дүр байгаа шүү. Хайгуус Бид найруулж байна. За тагтаа маань яаж байгаа жүжигчин болчихвоо. Би чинь яг 10 жилтэй байхдаа ингээл урлагийн үзлэг хүмүүсийн хамгийн юмыг зохион байгуулдаг байсан. Тэгэл дуучин болно гэж явж байгаад хэцүү ан гэдэг кинон тоглоод азар нөгөө пробог тэнцээ. Тэгээд за ямар ч хэлсэн жүжигчин болчих юм бол бас хажуугаар нь дуулж болох юм байна гэж бодоод тэгээд жүжигчний мэргэжлэр одоо соёлын их сургуульд шалгалт өгсөн. Эхний жилдээ тэнцээгүй. Тэнцэхгүй тэгээд за ямар ч хэлсэн жил өнжи тэр орондоо бас нардуул мөл дээр сайхан зогсоод мөнгө төрг олж байгаа дараа жил орё гэдэг. Тэгээд 2011 онд ороод 15 онд төгссөн. Та нөгөө Universe Best Song-оос 3 удаа хөөгдсөн гэж одоо юу болсон бэ? Түүх байна. Яасан тэр юу болов? Universe Best Song ч одоо яг тухайн үеийн UBC одоо яг Монгол Одоогийн бол тий. амар өссөн шүү дээ. Voice шиг болсон шүү дээ. Тэгэл тэрний шилдэг 25-д үдчих юм бол уустай үнэхээр амар од болсон те. Тэгэл ямар ч эхний жилээ орсон нэгдүгээр шатндаа тэнцээ хоёрдугаар шатндаа сасгацсан. Тэгээд дараагийн 2 жил нь өгсөн яг эхний төвөр дээр шууд хасчихж байгаа юм чинь. Тэгэхээр окей ер нь болохгүй ер нь орхгүй л байгаа юм байдгүй дээ гэж удаа тэгэл орхисон шүү дээ. Одоо хүмүүс нь харамсаа сууж байх та. Одоо тэгээд UBC-хэнд сая цагаан сараар уулзсан. Яг харамсч явдаг юм байлээ. Тэр үед UBC царай хардаг байсан баг. Тийм шилдэг өрөнд Ер нь одоо царай харж. ер нь та ер нь царайгаар л гологдсон юм байна шүү дээ. Царай харуу баяр цэнгэл үлдмээргүй. Яаж байгаа вэ? Яаж байгаа бэ? Тэгээ хүн харагдж байгаа шигээ биш гэж байгаа шүү. Цаана асар их ухаан байдаг. Гэдэг үгийг нэвтрүүлэг эхлэхэд манай тагтаа гэж хэлсэн гэж. За цогтойгийн бас зам. Би нөө кино урлагийн дээд сургуулийг төгссөн. Тэгээд яг төгсөхдөө ер нь бол 6 дугаар 7 дугаар ангиас ер нь бага ангиас авахулаад жүжигийн дугууланд явдаг гэсэн тахныхаа. Тэгээд ирсэн хошин шогийг бас алгасч үзэж байгаагүй ер нь бол бүгдийг л үздэг гэсэн. Тэгээд яг уу ер нь тэгэл тухайн үедээ амби боёо хүрлээ гэл тийм л одоо байлаа шүү дээ мод. Тий одоо бүгд л ерөөсөө бараг л бүх зүрх сэтгэлээрээ бүр тэр чинь шаг дам одоо юу гэдэг хүмүүс чи алаан болж үздэг амар хамгаалтын албатай амби боёо чи ирж тоглолдог тий. Тэгээд гарын үсгийг авахд бол зүгээр л бас л одоо юу гэдэг мөрөөдөл биелсэн мэтэл одоо тийм л байсан юм чи. Тэгэл за ер нь бол хошин шогийн жүжигчин болно гэдэг бол багаасаа ингэж хүссэн байсан. Тэгээд төгсөөд 10 жилээ төгсөөд Суйст орно гэсэн. Суйст бүр ингээд нөгөө нэг конкурсаа бүр 6 дугаар ангиас бэлтгэсэн. Нөгөө явх дүлгэр өгүүлэг бүх юмнуудаа ингээд бэлдсэн дараалалаараа гаргацсан байж байгаад яг ингээд бэлдсэн байсан юм аа. Яажсэн ч харин нэг надтай хамт нэг фантастик од байгаа шүү дээ. Тэр чинь жүжигийн дугуйлан бас хамт явдаг гэсэн юм байна. Тэгээд төгсгийн алдад биндэг найруулагчийн нэг чамааг би уушлна гэх кинонд гол дүр тоглоод од. Тэгээд цаа чин кино урлагийн дэд сургуулийн урилга авчдаг байхгүй. Тэгэл за юу ч гэсэн Суйс дээр яа очие конкурс нь яа гэсэн чинь энэ жил дандаа залуу багш нараа аавна гээл. Гэсэн чинь кууц дээр гэсэн чинь нэг одоо цэрэндээ багш минь 2 гоо өдөр байхаар нарай нэг ахмад хүнээ яачиг л за найзын тэгвэл хайлаа хамт орчих. Нэг ангид орно шүү заавал гээл. Тэгэл нэг ангид тэгэл кууцд орчих. Тэгэл төгсөөд бол ингээд төгсөөд кинонд оруулагч байсан. Тэгээд дуу оруулагч байж байгаад орон тооны цомгтголоор хасагдаад тэгээд эмоц байгууллагч ингээд
бас амар азтай дөнгөж одоо цоошин продакшн байгуулахад нь одоо анхдагчийн нэг болж тэгж ороод тэгээд яг ингээд дороож ин хевсэд ширээ сандлаад цаанаас нь темпх барьчих гээд ингээд зөөж оруулаад ингээд тэгж эмоцийн одоо гишүүн болж байна. Ер нь та нарын хүсэл тэмүүлэл та нарыг ингэж гоё жүжигчин болгож байгаа шүү дээ. Тэрнээс ш одоо ингээд би хасагчлаа, би ингээд яачлаа гэдэг одоо манай тагтаг харахад 3 удаа хасагдсан ч гэсэн одоо тэгэл ер нь гялцаал явж штэ. Тэгээ та нартай шантарч үзээгүй л дээ. Та нар шантаршгүй. За манай зоригогийн манай үед. Би чи бас хүүхдийн ордын дараамд байсан юм аа. Тэгээ дараамын сүртэй хүүхдүүд. Тийм дараамын дугууланд сурах чи одоо манай үеийнхэн чинь одоо баясаахын чинь 10 байхад би чинь нэг 6 7 байсан баха. Тэгээ одоо баясаах энэ фантастикийн барсаах ганууха манууха яг манай тийм. Ганчим, маскын чуука. Маскын чуукаг хамгийн том нь. Гэрлэг хамгийн том нь. Тэгээ ер нь нэг ийм үеийнхэн ер нь гэж одоо хүүхдийн ордны амарзын огшин шавнар гэдэг байсан. Яг темпгүй асуулах цоглог гэдэг байсан. Яг манай доот болохоор одоо энэ нөгөө нэг төвшин мөвшин энэ төр байсан юм. Амарзын огшин. Тийм. Тэгэл тэндээсээ ер нь бол суйс руу орно гэсэн бодлоо явж исэн да. Тэгээ та нарыгаа харахад бол 85 он Тэнгэрийн ордонд анх орохдоо цахилгаан өгнүүд дугууланд цэцэг амтд ороогүй шүү дээ. Би чинь даваагүй өгшин шав байхгүй юу? Оо та тэгвэл дараа сүүлээ. Яа ороо даваагүй өгчтэр. Тэг яагаад алдчихэ? Даваагүй өгчтэр байж исэн чинь манай 13 дугаар сургуулийн хэл уран зохиолын багш хүүхдийн зохиол Соронзон болд гэж хүн чинь манай Батул багшийн аав нь байхгүй юу? Би энд 13 од нөхөр дуулаад идэг гэсэн чинь миний хөө чи Пенри ордонд манай хүү дээр очиод манай дугууланд ороод мороод гээд манай хүүгийн дугуулна гэдэг. Түгээ би Пенри ордны дараамын дугууланд явдаг би чинь амар явдаг байхгүй юу гэдэг. Нэг өдөр ягаад ч Батул багш шалгуулчих гэж бодоод яваад орсон байхгүй. Тэгээд ороод гисэн чинь шууд үе цэцэг амтлагын гоцлоо чинь сайн байна уу. Тэгээд чинь цэцэг амтлаг биш анхны амтлагын солон амтлаг одоо энэ өөжгийн одоо бид нар чинь өөжгч манай басктар чинь тэгээд солон амтлаг байж байгаа. Тэгээд яг тэндээсээ ихтэй цэцэг байгуулагдсан байхгүй. Манай Батолд чи одоо юу хийж ийн гэхээр штэ. Одоо маш олон тийм одоо дууны уран бүтээлийн ардлын нууцын эзэн гэж маш гоё одоо нэвтрүүлэг контент хийж байгаа. Одоогийн байдлаар ч одоо багийн хэдэн дугаар хийчихэж байгаа үлээ? Одоо 38 дахь дугаарыг нээж байна орог. 38 одоо шилдэг хит байна. Одоо би бол одоо та дээр үнэхээр бахархаж байна. Тэгээ Батуултынхаа одоо бас сүүлүүд гоё хийж байгаа уран бүтээлийг бас таныг тайзан дээрээ өрье. За ямар дуу дуулах вэ? Нууц зориулаад. Нууц эзнээс нэг явчих. За юу яа? Угаас манай ганцын найз минь байж байгаа учраас шууд тоглож байгаа юм. Тэгээд энэ хамгийн сүүлд миний хийсэн нэг уран бүтээл үү. Гэхдээ одоо нэг бичлэн гараа панограм болоогүй ганц төр стар дээр байж байгаа. Хоёулаа шууд тоглоод шууд амьдаар өгөө. Хорин дараа өнгийн солонго татагшээ хонгор чиний минь цас хайлам дулаан шээ холын хол газраас нүднээ харагдаад хайр булам жаргал авчирсан мишэлээ чи сэтгэлийн дэд миний итгэлийн дэд чи хайрын дэд миний дууны дэд чи дууны дэд шот Одтой тэнгэрт саран гинэт гихшээ охин чиний минь үзэгслэн гоцараа олон бэрийн газраас нүднээ харагдаад хайр гэрэлтэм жаргал авчирсан мишэлээ сэтгэлийн дэд миний итгэлийн дэд чи хайрын дэд миний дууны дэд чи дууны дэд
одоо нөгөө Батбаттайгаа би өмнө бас их олон нэвтрүүлгэн дээр бас ажиллаж исэн, нууцын эзэн гэдэг. Тэгээ хаяа бид нар ч бас нийлэхээр бас нийлж хаяа нэг пими уугаад ганц хоёр дуу тоглолдог. Ер нь бас нэг бас уул завг их удсан байна. Тэгээ өнөөдөр бас та нараараа үнэхээр бахархаж байна. Одоо ийм гой залуучууд хэдийгээр одоо ингээд алдаа дутагдал ингээд хэцүү сорилтууд байгаа л ингээд унж исэн ч гэсэн бүгдээрээ одоо ингээд явж байна. Тэгээ та нар маань одоо ялангуяа одоо манай Инда хаус киноны уран бүтээлчд маань одоо Солонгост гарна гэдэг чинь би бол одоо дэлхийд гарна гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгээ та нартай одоо амжилт хүсье бүгдээр нь. Бас нэг зүйлийг асууя гэж бодлоо л доо. Өнөөдөр бол тайдын хувьд бол ранк бол нэлээд одоо анхны оюутан анхны кинон тоглохоос одоо бол ранк чинь нэлээд дэвшилчихсэн. Энийгээ дагаад бас тодорхой хэмжээний хөлс мөнгө үнэлэх одоо тэр бүхэн ч гэсэн нэмэгдчихсэн байгаа шүү дээ. Нууц зөвшөөрөл одоо тайдын хувьд бол уналтын үед шатчихсан тийм үед бас байгаа юу? Залуучууд яг та ичиг болохоор зүгээр ингээд хөөцөө явж өнгөсөн даа шүү. Тэгэл ер нь бол байгаа. Бидэд чи одоо юу гэдэг шууд сургуулаа төгсөөл гинт ингэчээгүй те мэдээж олон цаг хугацаанд явж байгаа. Тэгэл дунд нь алтан онон зарим зүйлүүд маань бүтэхгүй те. Одоо нэг үгүй бид нар өөрсдөө энэ уран бүтээлээ хийж явах зүртэл одоо уран бүтээлээс болж хоорондоо маргалдах те. Бараг энэ дээр чинь энэ болох юм уу? Одоо ялангуяа одоо Солонгосын энэ уран бүтээлийг хийх гэж яхад бол энэ бидний өвчин бүр маш том холын юм байгаа шүү дээ. Солонгос жүжигчтэй Солонгост зураг авалтаа хийн. Тэгээд төсөв мөнгөө бодохоор энэ бүр даа давшгүй те. Юу энэ чинь ах эгч нар хийж ингэж зүрхлээгүй юмыг бид юу барах юм уу гэдэг дээрээ бараг энэ төсөл рүү орохгүй дээрээ хүртэл бараг ингэж одоо санал зөвлөдөж ярилж исэн юм цаг үед байгаа. Гэхдээ хамгийн гол нөгөө нэг ингээд нэг олуулаа байхын, үе тэнгийн байхын нэг зүйл нь за нэг зориод гарыг энэний ард гарыг гээд нэг зорих юм бол нэг юм авууштай чанар нь те нэг олуулаа байгаа учраас за энэний ард гарыг нэг зорчих юм бол ерөөсөө за юу ч тохиолж исэн дунд нь ерөөсөө тэр жигтэй нэг юм яваад байдаг. Тэр нь л нэг бас айгүй нэг юм авууштай нэг юм гоё ямар гоё юм бэ. Тэгээ одоо ингээд ард нь гарцсан ямар ч байсан байж. 감사합니다. 이치코입니다. 바바입니다. Того입니다. Баса입니다. Энэ кинон дээр угаасаа дуу оруулна гэж ярьж ирсэн. Одоо нэг юм хөгжим дуу дуулна гэж те. Тэгээд хиний дуу байх уу, ямар дуу байх уу гэж ярьж байгаад бид нар нэг жоохон нэг юм нөгөө үнцгэг үзэл гаргасан гэх юм уу те тийм зүйл нь. Яагаад бидний энэ кино магадгүй Солонгост ингээд танигдаад хүмүүс үзчихэд бид нар яагаад Солонгосын дууг дуулах хэрэгтэй гэж Монгол дуугаа бид нар Солонгосоор дуулчвал магадгүй Солонгосын хүмүүс үзснээ энэ юу вэ гэдэг ч юм уу те. Монгол уран бүтээл дээр Монгол уран бүтээлээ шингээвэл яасан гэдэг дээр ингээд амар бүгд яг гоё санал нэгдсэн. Тэгээд яг өөр нэг хүний дууг эхлээд бид нар ярьж ирсэн. Тэгээд тэр хүнтэйгээ холбогдсон чинь юм гэдэг тэгээ аягүй сонио. Тэр хүнтэйгээ холбогдоод таны дууг ингээд бид нар ингээд Солонгос болгоод дуулж болох уу болох уу гэдгсэн чинь заамаа гэ. Тэгээд дуулаа Солонгосоор дуулаад үзүүлсэн чинь тэр хүн маань ингэснэ. Ми дүүнэ та нар ингээд дуулах юм бол миний дуу бас алах юм байна. Амар юм болох юм байна хөөе. Хэдүүлээ ер нь мөнгө цаас юм тохирно амохирно гэх тийм юм болоод тэгээ бид нар дөнгөж уран бүтээл эхэлж ирсэн учраас за ахаа бид нар бол одоо тэгж чадахгүй. Дүүнэр нэнийг одоо дөнгөж юм уран бүтээл хийж байгаа таны уран бүтээлийг ингэж яана гэдсэн чинь өөстө тэгвэл ах нь ингэхгүй мэхгүй. Тэнгүүд бид нар шүү болчдөг хөөх. За энэ хүн ингэж байгаа болчихъя. Тэгэл дахиад ярьж байгаа л за ерөөсөө Батбал дахын заяа дууг хэлсэн. Энэ заяа дууг үгийн солиод их нэртэй зориулаад болвол энэ гоё юм байна. За Батбал дах руу ярив. Тэгээ Батбал дах руу хий ярих уу гэ. За хамт алтуур. За уг нь бол яг ингээл хөдөлгөөн дээр Батбал дахтай байдаг. За хамгийн сүүлд хинтээ сая шинэ жил дээр явсан гэж баясаа зоргоо хоёртой явсан гэ. За яриад тахтаа гэ. Тэгсэн чи ярьсан Батбал дах амар гоё зөвшөөрсөн. Тэг даваа ми дүүнэр дуул тий болно шүү дээ асуудалгүй. Тэгээ Солонгосоор нь дуулаад бас Солонгосоор нь дуулчихж байгаа шинэ ч бас айж байгаа шүү дээ. Яна ахын дууг ингэж өөрчлөлт болж ах юу гэх бол гэ. Дахиад Батбал дах минь хамт сонсгосон тий. Тэгсэн чи ах өстө гоё шүү дээ зүгээр ми дүүнэр аваа яв гэ. Тэгээ юм гэдэг нэг юм гоё нөгөө цаанаасаа тохирох бүрдэх юм гэдэг тий. Тэгэл энэ уран бүтээл маань энэ дуу маань эндээ орж одоо тэр дуугаар нь бит тавч одоо ингээд бүжиг хийцэн те баг шинэ жилээр халтур их гэдэг. Миний ажил гоё тийм. Яг эдгүүд аваад Гоё задгаас итгэсэн байгаа байхгүй бас юу яриад байгаа юм бойлгойл бас гэсэн бол бас хэцүү тий. Тэгээ бас юм учиртай шүү дээ. Бид энэ давс хоёрын төгсгөлийг биш дээ. Ягаад ч юм цаанаасаа ингээд киноны пролог юм төгсгөл эсдэрээ
Бусан хот гэж гарангуудаа юм контейнер дотроос бид тав гараад тэгээд солонгос машинд ачигдаж суугаад зүв гэх кино дуусдаг байхгүй юу? Яг тийм цаанаасаа нэг юм ингээд бүрдсэн ч юм уу. Тэгээ бид нар яагаад тухайд бид нар 3 дугаар анги солонгос тань гэж бодоогүй тэргээ хийж байгаа байхгүй юу? Гой төгсгөлийн амар гой сонирхолтой болгоё. Хүлээлт үүсгэх гэдэг үднээс тэгээ хийсэн чинь яг 3 дугаар анги заа хийх дээрээ тулаад яах вэ гэхс. Одоо л арга зам солонгост хийхгүй бол бид нар 1-2-ыг Монголд хийсэн. Энэ 1-2-оос давуулж л хийхгүй бол болохгүй гэдгийг энд байгаа бүх хүмүүс мэдэрч ирсэн. Манай найруулагч мэдэрч ирсэн учраас солонгос руу дайрыг гэдгсэн. Тэгээс нэг юм төгөө шүү. Одоо бид нар нөгөө анхны одоо лукбук гэдэг шүү дээ. Танилцуулга бариад одоо ингээд компаниудаас мөнгө гуйгаад одоо ингээд ийм кино хийхсэгээр ингээд явж байгаа шүү дээ. Тэгвэл ингэдэг хөхгүй. Анхны лукбук ч одоо ер нь солонгос руу явж үзээгүй. Бид нар анх очиж гэрээ мөрөний талаар яриаггүй. Ингээд ер нь ингэж байгаа. Танаа хэрвээ энэ дэр мөнгө оруулвал яах вэ гэдэг ийм тохирооны анхны алхам байгаа шүү дээ. Тэрэн дээр нэрэн дээр ингэсэн байдаг хөхгүй. Манлах битээр яг утсаар ярьж байгаа. Ахаа за солонгос жүжигчдийн нэрийг үг гэж байна. Юу гэж бичих вэ гэсэн чинь манлах гэдэг байхгүй. За Ёнжи мөн гэж биччихээ юутсан. Зүгээр аргачих гэдэг байхгүй юу? За гэж тэрийг хамаагүй бичээд ахаад нэг жүжигч хэрэгтэй байна. Яах вэ гэсэн манлах. За хэн байх вэ гэхээр би анаас нэгдэг байхгүй. Ахаа нөө Сандуу Упагийн нэрийг бичвэл яадаг болов? Тэр хүний үнэн дийлдэг болов гэдгсэн чинь. За бичих гэдэг байхгүй юу? Тэгээ бичсэн чинь дараагаар нь хөөцөлдөж яваад яг нөгөө юун дээрээ буусан чинь яг тэр хоёр жүжигчдийг авсан шүү дээ. Та хоёр нэг зөн бэлэгтэй хүн шүү дээ. Нэр эстэйг үнэхээр гоё болсон ба шүү дээ. Одоо дөрөв тэгээд Jackie Chan, John Travolta, Jim Carrey гэж яваа. Гүг чи хэрэгтэй. John Travolta, Jim Carrey би. Тэгээд нэг өдрийн бас бид хэдий хийсэн кино би яг юун дээр амар гоё олзуурхаад байна гэхэлэр одоо Монгол уран бүтээлч кино хийж байгаа улсууд хамгийн гоё юм юу болсон гэхэлэр ийм дэлхий бидэнтэй ойрхон байгаа шүү. Тэ? Бас ингээд гоё гоё жүжигчдийг кинонд авсраад тоглуулж болдгийн бэ шүү. Боломж нь бас гараад ирсэн байх шүү гэдгийг бас амар том гоёор харуулсан. За та нартай нэрээ баярлалаа. Хожи өдрөөгөө явандаа. За нэг тоглоч. За дүүнер маань одоо дэлхийд гарлаа. Биднийгаа бити мартчаарай. Ер нь бол тэгэл одоо чинь хүү хамтлагаас хараад те хүү хамтлаг ингээд дэлхийд ингээд явж байхад манай Монголын урлаг бол ер нь аль нэг улсын юунд очиход бол гологдохгүй те ийм болцоотой потенциалтай мундаг хүмүүс байна. Тэгэхээр бол дэлхий бол бидэрт бол нэг тийм хол биш ойрхон юм байна гэдгийг бол ер нь тэгэл хүү хамтлаг одоо босд ингээд зөндөө олон урлагийнхнаас ингээд ер нь Солонгосынхын 3 цагийн зайтай гэдэг. Ярамгаас бол би тэгэл 6 цаг яваад ирдэг юм. Та бол одоо тэгэл 3 цаг яваад ирж гинэ штэ. Гэдэг шиг. Одоо манай нөгөө киноны одоо продюсер Манлах маань ер нь бол биднийг холбож өгсөн маш том гүүр байхгүй. Манлах одоо ингээд нарганаар тоглоом шоглоомоор ярьдаг хүмүүс яриад Манлах чи хаана байна? Чи яг азтай намайг яг Монголд байхад залгаж таарлаа. За тэгээд өнөөдрийн манай урт цагааны гудамж нэвтрүүлэг үнэхээр халуун дотн яриатай. Тэгээ одоо дэлхийд гарч байгаа энэ эдэн сайхан уран бүтээлчтэй. Тэгээ манай Гавьяат Батуулд Гавьяаттайгаа хамтдаа ингээд ямар сайхан гоё үдшиж болвоо. Тэгээд та нартай бүгдээр нь баярлалаа. Тэгээ ирэх одоо 6 сард болох тэр том арга хэмжээнд бол одоо томоос том амжилт хүсье. Та нарынхаа дээлийнхэн захыг бид нар мушгаа суужъя. Тэгээд одоо хэдүүлээ бас манай урт цагааны гудамж нэвтрүүлэг маань одоо өндөрлж байна. Тэгээ та нартай сайн сайхныг хүсье бүгдээ. Яа тэгээд нэвтрүүлэгт мэдээж хүрэлцээс нь маш их баярлалаа. Сая төгсгөлт хийсэн шүү дээ. Дэлхийн дараагийн томчуудаа бид нар бодсон байгаа гэдэг тэр мөрөөдөл чинь бас биелэх болтугай. Тэр маш ойрхон байгаа. Тэгээд урт цагааны гудамжтай хамт байдаг үзэгч та бүхэндээ баярлалаа. Хамгийн гол нь энэ гой дулаан яриаг үргэлжлэж би олгож өгч байдаг. За сан игээд одоо Калпис Мицээс хайдартай баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзъя. Баяртай үзэгчтэй. Баяртай.